нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр бол нийгмийн даатгалын сангийн чөлөө төлөвлөлийг байршуулж болох хадгаламжийн хэмжээг бол тогтоосон байгаа. Тэр нь бол 700 тэрбум төгрөгийг бол одоо нэр бүхий 4 хэрэгсэл байршуулна гэж. За тэдний нэг нь бол засгийн газрын үнэцээс тэгээд төрийн сангийн данс. За тэгээд 3 дугаарт бол төв банкны үнэцээс байдаг. За 4 дугаарт бол системийн нөлөө бүхий арилжааны банкуудын мөнгө хадгаламж гэж ийм 4 чиглэлийн хэрэгсэл байршуулна заасан байгаа. Тэгээд сая бол 25 он гарснаар бол нийгмийн даатгалын сангийн чөлөө төлөвлөлийг одоо байршуулж болох мөнгө хадгаламжийн хөвгийн доод хэмжээг бол 14.2% гэж тогтоосон байгаа. За банкудаас санал авсан хамгийн өндөр банк бол 15% та саналууд ирүүлсэн. За 15%-аар ирүүлсэн хадгалъя гэж ирүүлсэн банкуд дээр бид нэр хадгаламжийн хэмжээг бол хуваарлаад байршуулад ингээд явж байгаа. Тэр нь бол цаанаа бол төв банкнаас тогтоосон одоо өөрийн хөрөнгийн 20%-аас дээшгүй одоо нэг хадгаламж эзэмшигч хадгаламжийн хэмжээ бол байршуулна гэх юм хязгаар заагаад өгсөн мэт тэнд багтаагаад бол хуваарлтууд явагдаж байгаа. Энэ хуваарлтууд зохисоор явагдаж байгаа гэдэг дээр бол нийгмийн даатгалын дэргэдийн олон нийтийн хяналтын зөвлөл яг 4-ийнхээ хүрээнд бол ажиллаад хяналтаа тавиад бол явж байна.